Засгийн газрын хуралдаанаар үндэсний баялагын сангийн хуулийн хэрэгжилт мөн Эрдэнэс 5-7 компани ногдол ашгийг иргэдэд хуваарлах асуудлаар бол бас мэдээлэл хийж тодорхой бас чиглэлүүд өгөгдсөн байна. Тэгэхээр үндэсний баялагын сангийн хуулийг хэрэгжүүлэх хүрээнд аж үйлдвэр эрдэс баялагын яамнаас стратегийн 16 ордын хил хязгаарыг тогтоох асуудлаар бас танилцуулсан. За мөн 2007 оны тогтоол төр байсан 39 стратегийн ордуудыг улсын их хуралд өргөн барихаар бид нар шийдвэрлээд бэлдэж байна. Тэр эх 7 хоногт бол их хурлын тогтоолыг боловсруулж засгийн газар дээр бол эцэслэн. Ингэснээр стратегийн 16 ордыг албан ёсоор бас 39-оор нэмэгдүүлэх буюу нийт 55 стратегийн ордыг их хурлаар батлуулах асуудлыг бол их хуралд өргөн мэдүүлэхээр бол бид бэлтгэж байгаа. Тэгэхээр Эрдэнэс 5-7 компани бол өнөөдөр 5-7 бүлэг орд дээр үйл ажиллагаа явуулдаг. За 5-7 бүлэг орд бол энэ 16 стратегийн ордуудын нэг л орд. Тэгэхээр Монголын ард түмэн 55 орд дээр 5-7 ногдол ашиг шигээ ашиг хүртэх юм бол ямар хэмжээний үр ашиг ногдол ашиг хүртэх вэ гэдэг нь ойлгомжтой. За ийм Монголын дансан дээр та бүхний харж байгаа энэ баялагын сандах таны хадгаламж бол цаашдаа энэ жил бол энэ төрийн өмч дуул уурхайн компаниудын 34% тийшээ шилжснээр ногдол ашиг бол нэмэгдэнэ. Эхнээсээ компаниуд баялагын санд хоримтлаа хийгээд эхэлсэн байна гэсэн. Тэгэхээр бид бол цаашдаа баялагын сангийн хуулийн дагуу төрийн өмч дуул уурхайн компаниудаас гадна стратегийн ордуудыг төрийн эзэмшлийн 34%-ийг шууд ногдол ашигын 34%-аар авах уу? Эсвэл шууд баялагаас нь төлбөр буюу ашигт малтмлын нөөц ашигны төлбөрөөр орлуулах уу? Эсвэл бүтээгдэхүүн хуваагаар орлуулах уу? Яавал илүү ард түмэнд ногдол ашиг нь илүү өгөөжтэй байх вэ гэдэг чиглэлээр бол их хуралд тогтоолуудыг оруулж шийдвэрлүүлнэ. Засгийн газар дээр баялагын сангийн хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр ажлын хэсгийг миний бие ахалж байгаа. За бүрэн эрх төлөөлөгч томилсон. Бүрэн эрх төлөөлөгч бол өнгөрсөн хугацаанд Эрдэнэ төлөвлөрөөр дагсан 3 овоолго дээр бол хилцээр хийх саналаа явуулаад санхүүгийн баг, хуулийн баг, шинжээч нарыг авч ажилуулж тэдний шинжилгээнд үндэслэж шийдвэр гаргахаар бол ажиллаж байгаа. Тэгэхээр 16 стратегийн орд дээр хувийн хвшлийн компаниуд бол нээлттэй хилцээр хий гэдэг саналуудаа бол илгээсээр байгаа. За 39 стратегийн ордын асуудлыг бол 18 жил мартагнуулсан. 18 жил их хурл оруулж ирээ, засгийн газар оруулж ирээ гэд 2007 онд их хурл шийдчихэд байхад 18 жил үүнийг эсүүлдэггүй хийсэн, мартагнсан. Их хурл руу оруулаагүй учраас аль нь ч стратегийн орд тооцогдох шийдвэр гараагүй. Гэтэл дотоодын нийт бүтээгдэхүүний 5%-аас дээш бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг нөөцөн тогтоогдсон улсын төсвөөр нөөцөн тогтоогдсон ордууд энэ дотор байгаа. Тэгээ энэ 18 жилийн хугацаанд энэ ордуудыг гадаадын дотоодын олон компаниуд санхүүгийн схем үүсгэж арилжаалсан баялагыг иргэдээс нь эздээс нь асуухгүйгээр өрн тараа хийсэн ийм үйлдэлүүд бол тогтоогдож байгаа учраас даруй бид нар их хурлын тогтоолыг боловсруулж өргөн мэдүүлж 39 стратегийн ордоо эхлээд стратегийн ордоо тооцож авах нь бол эхний алхмаа гэж ингэж үзэж байгаа. Тэгээ ер нь бол бид нар бол стратежик депозит гэж нэрлэдэг. Энэ бол стратежик депозит гэдэг нэр томьёолоор явдаг. Тэгэхээр энэ бол мэдээж дотоодын нийт бүтээгдэхүүний 5%-аас дээш бүтээгдэхүүн үйлдвэрлэх нийгмийн эдийн засагт томоохон нөлөөтэй ийм л ордуудыг бол төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоосноор иргэний хадгаламж өсөх баялагын сангийн хуультай болсон байхгүй. Тэрээс биш энийг төсөв тураах биш. Энэ ногдол ашиг зөвхөн иргэн рүү очих ёстой л гэсэн юм л санал. Та түрүү 56 гэдэг тоо хэлсэн. 39 стратеги орд газар. 39-тэй нэмэх нь 16. Тэгээ нийт 55 орд. Тэр 16 дээр тухайн үеийн таны хэлсэн тоо чуулган дээр хэлдэг. Дөрвөн орын орд газар юм уу? Шинээр энэ ямар нэмэгдэж байгаа. Тэр дөрвөн орын орд газар чинь стратеги орд ирж байгаа юм. 39-тэй 56 болчихсон. За 39 стратегийн орд дотор бол төгрөг нуурын орд хамаардаг.
төгрөг нуурын ордыг 1983 оноос хойш хайгуулын хийгээд нөөцийн тодорхойлсон. Тэгээд ер нь бол нэг 3.1 тэрбум тонны нөөц байна гэдэг ийм одоо судалгаанууд гарсан байдаг. Үүн дээр олон компаниуд үйл ажиллагаа явуулж, хайгуул хийж, нөөцийн тодорхойлсоор ирсэн. Тэгээ миний их хурлын чуулган дээр яриад байгаа асуудал бол үнэ. За үүн дээр тэр төгрөг энержи компани 4 лиценз эзэмшдэг. Тэгээ би бас хариуцлагатайгаар хэлэхэд янз бүрээр одоо бас мэдээлэл төр хүмүүс одоо буруу ташаа ойлголт өгч байгаа шүү. Тэгээ би одоо улсын их хурлын гишүүн Монгол улсын төрийн тэргүүнээр ажиллаж исэн Баттулга гойд хандаж хэлье. Та бол энэ стратегийн 39 стратегийн ордод хамаардаг төгрөг нуурын ордыг зарсан чинь үнэ. Зарахтаа Виржиний аралд бүртгэлтэй Well Delighted Limited, Brave Line, Сингапурт бүртгэлтэй Camex Pte Ltd, Хонконгод бүртгэлтэй Minhong гэдэг компаниар дамжуулж энэ компаниудыг оролцуулж үндэстэн дамсан санхүүгийн схем хийж 250 сая доллараар зарсан чинь үнэ. Дээрэс нь та бол Монгол улсын ерөнхийлөгчөөр ажиллаж исэн чинь ч бас үнэн. Мөн баялагийг иргэддээ өгье. Байгалийн баялагтай эзэн болёо гэж ярьж яваач бас үнэн. Тийм учраас би бас баялагын сангийн хуулийн ажлын хэсгийн ахлагчийн хувьар та өөрийн хутгсан энэ асуудлыг нэг талд нь гаргаж энэ олон компаниудтайгаа өөрөө учир холбогдлоо олж асуудлыг шийдэ гэдэг 7 хоногийн одоо хугацаа өгч байна. Энэ хугацаанд шийдэж чадахгүй бол засгийн газар бид хуулийн хүрээнд дараагийн арга хэмжээг авна гэдгийг хэлье.